Есүс сургаалаа ядаж байгаад тэдэн дээр нэг захирагч үжлээ. Түүний өмнө миний өвгөө орхин дөрвөн сая өгчлээ. Харин та очиж түүнд гарвал орхин амьдрал авч байгаа гэсэн. Есүс босч түүнийг дагуу явахад шандармж бас хамт явсан. Гэтэл 12 жилийн турш цус авдаг өчтөй байсан нэгэн эмэгтэй түүний ардын дээрийнхэн холгоод гарах хүсэн агаад эмэгтэй тэр эмэгтэй хэлсэн. Эмэгтэй тэр эмэгтэй хэрвээ түүний дээрээс нь хөлөөл би идэгнэ гэж бодож байсан. Маш олон хүмүүс тэр үед бол Есүсийг хүчин авсан байсан. Хаасаагүй хүмүүс бол одоо түлхэж энэ ч өвчтөй байдлаа юу юм явахад хэцүүсэн. Энэ үед 12 жил цосны өвчтөй байсан миний эмэгтэй Есүсийг хараад Есүсээр очиж Есүсээр итгэлийг хүсэж байсан. Хамтдаа тэр Есүсээр очиж маш олон хүмүүс Есүсийг хүчээр дагсан. Есүсээр харж ямар ч боломж байсан. Тэр итгэлгүй эсвэл одоо тойлгүй хүн болоод тэр үед за дараа болно гэж. Дараа идэх болцоо гарах. Эсвэл би одоо явж байгаа замхан өмнө очиж амдаа загсчээ гэж юм уу. Маш олон талаар шалтгаан хэлээд тэнцэнээс явах болцоо гарах байсан. Харин тэр эмэгтэйс мэтэр бол тэр одоо хүмүүсийн дундар одоо зүтгэж байсан. Би яг Есүсийн бие хүчтэй бол би итгэж байна гэж бодчихсон. Тэр бол тийм амар одоо Есүс дээр очиж хүмүүсийн дундаа хүмүүс зүтгүүлээд гавшигтай болоод одоо хүмүүсийн дундаа одоо хүмүүсийн дундаа хүмүүсээ хадгалж байсан. Тэгсэр яг Есүс чинь очиад түүний биед төрсөн. Яг тэр үед бол Есүс нэг зүйл болсон гэдэгсэн. Тэгээд зөвхөн хин сайн биед төрсөн байсан. Дагагчгүй энэ маш олон хүмүүс таныг одоо өчөөд авсан байна. Бүх талаас нь хүмүүс бол таныг төлөвлөж, таны биед хүрж олон байж байгаа гэсэн. Харин тэгэхэд бол Есүс нэгэн гайхалтай зүйл болсон гэдгийг мэдчихэж байна. Тэр хэлсэн. Хэн нэгэн сайн надад төлөө гэж хэлсэн. Энэ хэн бэ гэж хэлсэн. Хэн сайн энэ төлөө гэж одоо асуусан. Тэр хэн өөрөөр хэн идэгсэн байдгийг сайн мэдчихсэн боловч гэсэн. Тэр эмэгтэйг итгэлээ хангасан гэж хэлж байна. Тэгээд эмэгтэй бол одоо өөрөөр хүсэн гэж бүлээн жишээ. Есүс хэлсэн. Охин зэрэгтэй итгэл чинь чамайг итгэлээ гэж хэлсэн. Тэр дараа эмэгтэй итгэж. Тэгээд Есүс зэрэгтэй гэж очиод одоо олон хүмүүс одоо цаашаа уулзаад авсан. За тэгээд өгөөд өвчтэй өгсөн байсан охиныг бол амжилттай болсон. Есүсийн чинь нэг сонир зүйл гэсэн. Охин минь зэрэгтэй бай. Итгэл чинь чамайг итгэлээ гэж хэлсэн. Есүс гин нүгэлтэй хүн болгоныг өргөдөж хайж байна. Тэгээд өвчтэй залуутай хүн болгоны өвчин суулгыг мэдэж байна. Хүн болгоны өвчин суулгыг амжилттай хүсдэг. Тэгээд надад итгэлтэй хандсан хүн болгоно би идэж өгөх гэж байна. Сайн үндсэн түүхүүдэд Есүс гайхамшигтай үзэж агуу хүмүүсийн өвчнийг идэж өгсөн тайлбар. Есүс чинь өнөөдөр бидний амьдрал гайхамшиг үзэж идэж өгч. Тэр хүн Есүс итгэлтэй хандсан томаа. Есүс бидний биеийг идэж өгч чадaltaа гэдэг ойлгож байгаа. Төлөвлөж байна. Тэрээр бид бүхэн итгэлтэйгээр Есүсээс гуйх бол та бүхний Есүс идэж өгч байна. Есүс зөвхөн бидний одоо өнөөдөр бие махбодын өвчин гэдгээс гадна бид бүхний гин нүглийг уучлахыг хүсдэг гэж бид бүхэн дүгнэж байна. Тэр саавчдын гэдэгтээ чиний гин нүгэл уучлагдсан гэж хэлсэн. Чиний гин нүгэл уучлагдсан гэж хэлсэн. Есүс зөвхөн бие махбодын өвчнийг нэдгэх биш. Харин тэр өвчнийг бий болгоод гин нүглийг гэсэн бидний амьдралаас хатуулахыг хүсдэг. Тийм учраас бид бүхэн амьдралдаа ямар нэгэн өвчин шаналыг авсан болов үүдэж чадчих байна. Өөрөөсөө асуух. Би өнөөдөр бүхний тогтоож өгсөн хуулийн дагуу амьдарч чаддаг уу гэж асууж байна. Яг тэр олон хүмүүс бүхний хуулийг
даагүйгээс болж өвчин зовлон нэгдсэн гэж байна. Жишээлбэл Библиэс уншаад үзэх юм бол Бурхан Израильчуудад хандаж маш олон зөвлөгөө хуйлууд өгсөн байна. Эдгээр нь Бурхан Левит намын 11-р бүлэгдэр ямар амьтдын махыг идэж болох, ямар амьтдын махыг идэж болохгүй гэсэн тийм заавар өгсөн. Энийг ч гэсэн судлаад үзэхээс хайхтай сонир байна. Яг ихтэй Бурхан амьтдыг хоёр байдлаар бас нэгийг нь тэр нөгөөдг нь болгосон. Тэгээд тэр амьтдын махыг бол идэж болно гэж одоо загсан. Харин тэр бус амьтдыг бол одоо бодол амьтдын махыг идэж болохгүй гэж загсан. За тэгээд бол салаат бараатай хэвэг хийдэг тийм амьтдын махыг бол идэж болно гэж байсан. Ерөөсөө бол ямаа хойно за өгөх багтаж байна. За харин бидний бүрээтэй за салаат бараатай болж гэсэн хийдгүүл тийм амьтдын махаас үүдээ гэж байсан. Бурхан бидний хүн юу хэрэгтэй байдгийг мэддэг. Бурхан бидний хүн юу хэрэгтэй байдгийг мэддэг. Бурхан бидний эрүүл байдлыг хүсдэг учраас маш олон зүйлсийг биелэр дамжуулаад зааж сонсон. Тэр Есүс бидний зөвхөн өнөөдөр энэ үгээс уушлаад би махбодын үчиг зовхон бас амжуулж өгсөхгүй. Би түүнийг бас эрүүл амьдралтай байх санаж хүсдэг. Өнөөдөр амьдрал хүмүүс маш олон зүйлийн өвчнөр болоод шалтгаалж. Тэгэхээр энэ бүхэн зовлон гол үнцийг нь шалгаад үзэх юм бол ихэнх нь бол бидний буруу амьдралын хэм маягаас бий болсон. Жишээлбэл адвентистчм Бурхан хүний бүтээсэн учраас Бурхан хүнийг хайрладаг, хүний эрүүл байдлыг хүсдэг учраас бид бүхэн бас эрүүл байдлыг заасаадаг. Тэгэхээр бол бид бүхэн эрүүл байх үнцийг судалж байгаа. Бид бүхэн яаж санаа зовхгүй сэтгэл ам дарамтгүй амьдрах гэдгийг сох хэрэгтэй. Иесус өөрийнхөө хоолны сургаалыг зааж өгсөн хүмүүст хандж хийсэн. Юу гэж хэлсэн та бүхэн маргааштай хүн санаа зовж ирсэн. Яг тэр маргааштай зовж маргааштай хангалттай. Чи тэр өнөөдөр бодох шаардлага байхгүй. Зовоодох шаардлага байхгүй. Хэрвээ өнөөдөр Иесус гэдэг хүн итгэдэг хүн Христ миний амьдралыг өдөрж байгаа гэж итгэх юм бол тэр хүн бол санаа зовоодох зүйл байхгүй. Таны амьдрал олон бэрхшээлтэй байх гэж байна. Бэрхшээлгүй хүн гэж хэлэхэд байхгүй. Харин Иесус үгтэйсэн надад итгэх гэжсэн. Тэр нурууны үйлч бол маш олон ачаалал надад өөрөж. Би таны хэрэгцээг чагаад байна. Ирээдүйд юу ихтэй гэж би хангаж өгнө гэж байна. Ингээд бас итгэх хэрэгтэй. Иесус бидний аюултай одоо зүсгэлээр амар тайван байгаасаа зүсдэг. Дээрээс нь бид бүгд Иесус одоо зөв амьдралтай байгаасаа гэж үздэг. Ямар нэгэн хол туршил муу зүйлсээс хол байх гэж үздэг. Үүнд бол тамхи одоо хамаардаг. Өнөөдөр сүмүүд бол одоо маш их хачигддаг. Хүмүүс тусан хилүүлсэн газар бол их хачигдж байна. Эсвэл хаагаад байх юм бол баанууд маш их болдог. Буруу зүйлс нь бол хөгжөөл өгөх юм хэлээ. Сайн зүйлс нь бол байнга хачигдж байна. Мөн тоглоомын газар тэгээд хүмүүсийн ядуу залуучууд хүмүүсийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлөж байна. Хүчрүүдэд биш харин сумгаа тийм одоо зугаацсан. Дээрээс нь олон тийм одоо мөрөдөлийн тоглоомын газар гэсэн нэгдсэн байна. Ажиглаж байна. Ийм газар хаасаагүй ажиллаад байна. Хаасаагүй нэгдээд байна. Ийм газар нь хамгийн ашигтай байна. Тэгсэн мэт зөв газрууд нь хүнийг яг эрүүл болгох тийм зүйлс нь байна. Маш гол байна. Тэгэхээр энэ бол үнэхээр бас Бурхны хүсийг биелүүлэх болсон. Бид бүхэн эрүүл байх үед одоо Бурхан бидэнд ямар сайхан эрүүл бий өгсөн бэ гэж өгч бодож байна. Цэвэр агаад байх хэрэгтэй. Зовлон бэрхшээл түүхгүй байж зовлон бэрхшээл Бурхан даах. Шанс зовлоноор бид нар ажиллаа бүтээдэг. Харин Бурхан бүхнээ зориулснаар түн бүхнээ даатаж өгснөөр түн итгэснээр бид бүхэн итгэдэг. Бурхан бидний өвчин зовлон эдгэж өгдөг.
Гэхдээ түр тулын зөвхөн өнөөдрийн үчин шатыг Бурхан өнгөрөөс гадна бидний амьдралыг тэр чигээр Бурхан өөрчилж өгч шинжилж өгөхийг хүсэж байна. Тийм ч учраас Есүс чиний гин бүгдсэн ууршиг байхгүй байсан. Тэр бол өвчтөн байсан хүмүүсийг эдгээр босоод явж байгаа гэдэг байсан. Шинэ амьдралаа гэж өөрөө цагтдаг байсан. Өнөөдөр Христэд итгэж байгаа бид бүхэн Иесусээс намайг итгэж өгөөч. Намайг эрүүл болгож өгөөч гэж гуйхтаж гисэн. Юу ганцаарч байгаа гэдэг. Иесусээ та надад эрүүл зөв амьдралыг зааж өгөөч гэж дахин гуйж. Яг тэр Библи бол бид бүхэн эрүүл амьдрал рухааны өмнө зааж өгдөг. Яг л машин техник гарын алдартай байдаг. Тэр гарын алдар яг заавар өгчихсэн. Яаж ч машиныг зөв сайн ажиллуулах. бид хоолой бицэн. Үүнтэй адилхан Бурхан ч гэсэн бид бүгдийг эрүүл байлгахад Бурхантай холбож өгч, яг амьдралыг өгчтэй Бурхантай холбож өгөхийг хүс. Библийг өгдөг. Энэ бол бидний гарын алдар. Та бүхэн Библиэс уншсан олон хүмүүсийг Есүс идгээсэн. Есүс идэх чадaltaй. Библийнхаа төлөө залбирч өгч. Библиэд одоо тосолж хэмжиж биеийг асарч биеийнхээ өвчин чанарыг залбирч гойдог. Ингэх юм бол бид бүхэн яг Есүстэй адилхан бусдын өвчин зовлонгоос амжуулах тос болдог хүмүүс болох боломжтой. Есүс одоо Матай 8:9 дээр өгүүлснээр маш олон хүмүүсийн өвчин зовлонг гэж өгсөн. Тэгээд зөвхөн эдгээрээ зогсоогүй өөрийнхөө баглагч нар ч гэсэн алдаа бүлэгдээ эдгээр хүчийг өгсөн гэж байна. Тэр алдаа бүлгийн нэгдүгээр ишлэлээр Есүс 12 шаваад болоод тэдэнд бузар сүнснүүдийг захиалах мэдлэг өгсөн. Сүнснүүдийг зайлуулж бүх төрлийн өвчин эдийг эдгээрхийн тулд ажиглаж байна. Есүс гайхамшиг гэж олон хүмүүс хэлж байна. Үүнийхээ дараа тэгээд баглагч нартай эдгээр хүчийг өгөөд тэгээд юу гэсэн бэ гэхээр бол та бүхэн иргэн тойрон одоо айдуудад очиж хүмүүстэй очиж хүмүүсийг итгэе гэж байна. 12 дараагийн чад хэлсэн. Тэгэхээр бол зөвхөн Есүс бусдыг эдгээрх юм ажил байгаа гэсэн. Бид бүхэн бас бусдыг эдгээрх энэ үйлчлэлээс авч байгаа. Есүс яг 2000 жилийн өмнө өөрөөр хэлсэн хүмүүсийг баталснаар дайрж явах болгондоо дайрчсан олон өвчтөе хүмүүсийг хизээч идэхгүй гэж найдваргүй гэж тооцож байсан тийм өвчнүүдийг эдгэж байсан тайлбарлах юм. Өнөөдөр чинь Есүс олон өвчтөе зовлонтой байгаа хүмүүсийг гэсэн өрөөдөж хайлж гимнүүлээс сахаж эдгэхийг хүсэж байна. Есүс зөвхөн бие махбодыг эдгэхээс гадна түүнээс илүү тэр хүний одоо дотоод сэтгэл буюу сүнслэг өвчнийг эдгэх хүсдэг. Энэ бол гимнүүлээс болсон өвчин. Бахан биеийн хүслийг дагдаг тийм өвчин. Энэ хүслээс энэ бодом нүглээс Бурхан бидний ажил хэмжүүлэх хүсдэг. Түүнтэй ойролцоороо бид бүхэн өдөр болгон шинжилж идэж хэлж байна. Тэгээд Есүс олон хүмүүсийн өвчин зовлонг хаахыг өнгөрөөгүй. Өвчин зовлонтой хүмүүсийг тэгээд идэж байсан. Тэр хүмүүсийг өрөвдөж байсан. Тэр хүмүүст өөрөө гараа тавьж тэр хүмүүсийг очиж одоо эдгэж өгөөч гэж дуудаж гисэн очиж тэр гараа тавь тэр хүмүүсийг эдгэж тэр хүмүүсийн гин мэдлэг уучиж өгсөн. Тэгээд Есүс дараагаар дагалдагч нартай бузар сүнслүүдийг захиалах тэр их мэдлэг өгсөн. Тэгээд бүх төрлийн өвчнийг эдгэх тийм агуу хүчийг өгсөн. Есүс өнөөдөр ч гэсэн бид бүгдийг дуудаж энэ агуу хүчийг ашиглаж хүмүүсийн амьдрал өөрчлөлийг явуулж байна. Хүмүүсийг идэвхтэй тусгаач гэж бүгдийг дуудаж байна. Христ итгэгч хүмүүсээр хэрэг бүхэн Есүсийн үнэхээр энэ заасны дагуу, тушаасны дагуу итгэлтэйгээр залбирч гойхон болов. Бид хайртай хатдаг. Яагаад энэ итгэл өсөхгүй байх вэ гэхээр хаяа бүхэн хүмүүс үйлчлэхгүй болчихсон. Бурхныг олзагч чаддаг. Итгэлтэйгээр Бурхнаас гойхгүй байгаа учраас өөрсдөө амьдч одоо бусдын амьдч гэсэн гайхамшиг бий болж чаддаг.
그래도 бүхэн үнэхээр өнөөдөр амьдрал дээр Есүсийн гайхамшигыг эзэж хүсэж байгаа. Бид бүхэн өөрсдөө үгч. Ингэснээр бид бүхэн Есүс ямар агуу гайхамшигтай эзэн мэдэх. Тэгээд bara 2 сар болж 2 сар болоод манай цуглаанд ямар олон хүмүүс үлдэх юм. Ямар олон хүмүүсийн одоо хамаатан садан ойр дотны хүмүүс үлдэж шаналж байна. Бид мэдэрсэн. Бид энэ цуглаан хийгээд лав гарагийн цуглаанд олон хүмүүс ирж байгаа. Тэр хүмүүсийн зарим ирээд одоо ийм зовлон байна, тийм зовлон байна, энийг төлөө захиж өгөөч гэж боож. Тэр хүмүүсийн төлөө захиж өгөөч сүүлд нь юу болсныг гайхамшигтай. Зарим хүмүүсийн одоо ер бүсийн тэр байдлаар үзэхгүй байгаа гэсэн тэр хүмүүсийн амьдрал юу шиг шатж, тэр хүмүүс итгэж байгаа гэсэн тийм мэдээ сонссон. Энэ болгон миний зөвшөөрөл маш их баярлалаа. Үнэхээр бохон байдаг. Бохон бидний амьдрал гайхамшиг үзүүлж чаддаг. Тийм итгэл болгоно шүү. Баталж байна. Бидний бүхэн бусдын төлөө залбирдаг. Бусдад үйлчлэх үүрэг. Бидний бохон харагдахгүй. Бидний итгэл багцахгүй. Бидний хүн итгэжтэй байна. Нэгэн гэдэг нэгэн охин дооны өвчөө одоо гинтлээс болоод одоо дооны өвчөө болоод байсан. Страйк болсон. Тэгэхээр одоо нэгэн чолоо болоод одоо машинаа шидэгцэн гэж байна. Тэр нь тэгэхээр тийм барилгын тийм одоо машин байсан. Тэр машинаас нэг том чолоо үзээ. Тэгээд одоо яг одоо нүүрийн хавцааны болсон. За ихтэй асуулт яг түүхэн дээр одоо гинт болчихсон байсан. Тэгээд эмчнэр яасан гэхээр одоо хаалгаа хийгээд тэгээд хаалгаа хийж байгаа дооны хүчийг нь мэдсэн. За тэгээд тэр хүн 2-3 жил болов доо. Тэгээд эцэгхийн ч гэсэн эмчилж үзүүлээд эмчилж эмчилсэн гэдэг нь наад хүн чинь одоо эмч найдах дооны өвчнөд илэрсэн тэгээд дахиж засах юм байна. Тэгээд ээж аав юм бол одоо энэ манай хүн хийх болчихоо гэсэн юм байна. Нэг өдөр нэг ном зардаг залуу Христэд итгэж хүмүүсийн одоо хэлсэн номыг хурдтай хийж байсан. Тэгээд аав нь аав шиг номоо тавьдаг. Тэгээд номоо тавьж дуусчихсан хүмүүсийн төлөө сэтгэл байгаа хүмүүс залбирч байгаа. За тэгээд яг хэлний очиад хаалга хийсэн. Хэлний нэг хаалга болсон. Тэгээд намайг батсан санаа сайн байна. Чамаа хийгээд өгөө гэж найзлахад асуусан. Тэгээд өдөөс нь ч тохгүй гэсэн. Yazalama харин жоо ууртайгаа болж байна. Том юм байна. Энэ нөө ихний цаашаа. Тэгээд ажаа дээж хараад байсан. За тэгээд дээж их найсаа. Чи хадаас асууж явах маш арга байсан. Аудаа тэгээд номыг сонирхоо. Тэгээд сонирхолтой олон зүйл асууж байсан. Энэ яг ч тэр үед одоо ном зарж ирсэн залуу Есүсийн гайхамшигт тухай яриад байсан. Хүчтэй хүмүүс гэдгийг жишээ тухай яриад байсан. Тэгсэн чинь ээж нь юу гэсэн тэр одоо хэлний ах ээж тэр ном зарж ирсэн залуу байсан. Үнэхээр энэ тохиолдсон. Энэ залуу тохиолдсон маш олон хүмүүс итгэсэн байдаг. Манай охин ингээд одоо хоёр жишээ одоо юм ярьж байна. Тэгээд цаашаа ярьж чадахгүй гэж хэлсэн. Тэр залуу яагаад ч маш их итгэдэг байсан. Тэгээд шууд ээж нь хэлсэн. Үгүй бурхан бол бүхнийг хийж чадлаа. Хэрвээ та бурхан бол түүнийг ингээд залуу салаад үзэх юм бол бурхан гайхамшигтай бидний амьдралд орж ирдэг гэдгийг харуулна. Би таны охиншилтэй залбирч байна. Та охиноо дуудаа гэсэн. Нөгөө хүн одоо ээж одоо охиноо дуудаж ирсэн. Охины хажуугтаа суугаад тэгээд ном зарж ирсэн залуу дуудаж ирсэн. Тэгээд залуучаа маш их итгэлтэй байна. Энэ хэлний охиныг та эдгэж өгөөч. Танд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Та бол энэ дэлхийн хамгийн агуу эмч эдгэж өгөөч гэж залбирсан. Тэгээд ном зарж ирсэн залуу тэгээд айлсаа гараад явсан. За тэгээд 2-7 өдрийн дараа тэгээд захиас нэг ном авч ирсэн. Яг 2-7 өдрийн хугацаанд нөгөө залууч ажил төлсөн болоогүй
дахиад 7 хоног цаад 3-7 хоног Хелен ахиад байсан. Хелен ахиад очиж хаалт авсан чинь яасан гэхээр Хелен үүдээ авсан. Тэгснэ ихтийн намхан халаа сайн байна уу гэж. Ихэндээ нөгөө Монголоос залууч зардал хийснэ ч гэсэн мартсан. Энд нь сайн байна уу гэсэн. Тэнгүүтэл юу гэдэг юм бэ? Нөгөө яриаггүй болсон байсан охин маань гин ярьдаг байсан. Чар хоолоо биш ч гэсэн сул намхан хоолоо ярьдаг байсан. Тэгсэн чинь дараа нь ээж нь хажаа юужсэн гэдэг чамаа явсны дараа хэдэн хоногийн дараа Хелен таавал ярьж байсан. Тэр ээж нь хэлсэн үнгээр болох гайхамшиг бүтээлийг авах гэсэн. Би одоо үнгээр болох гэж Бухадулаад үзсэн гэж. Есүс үнэхээр ихтэй гайхамшигыг бүтээсэн. Энэ тэгэхээр бидний ойлгож чадах маш олон зүйл би Есүс өвчтөд болоод хүн болгоно гэдгийг хүсдэг. Тэрээс өвчтөд хүмүүсийг итгэхдээ ч гэсэн бид бүгдийг ашиглахыг хүсдэг. Есүс дараагийн гайхамшиг бүтээж хүмүүсийг итгэх тийм хүчийг өгч агшаа илгээсэнтэй хандах. Христэд итгэдэг бид бүгд ч гэсэн Христийн энэ агуу хүчээр бусдыг идгээд бусдад үйлчилдэг. Бусдын амьдрал гэрэл нэгээр бий болгож. Өөрийнхөө амьдралаар Есүсийн агуу зан чанарыг харуулдаг. Гайхамшиг харуулдаг. Тийм хүмүүс байна гэж үздэг. Бид бүхэн агуу Христээр бусдад үйлчлэх юм бол Бурхан заавал ч бид хүсдэг. Есүс хүмүүсийг идгээд залах хойдол багш нар Фарисей бүлгийн үнэхээр нэг бурханлаг гэж хэлж байсан хүмүүс нь Есүсийг дагуулж байсан. Энэ хүн Бурханыг басамжилж дагуулж байна гэж хэлж байсан. Түүнийг хүмүүсийг идгээхэд тэр хүмүүс бол итгэлгүй хандж байсан. Энэ юу вэ? Эсвэл зүгээр нэг тавлан бүрдээд энэ хүн идэгцэн биш үү? Эсвэл нэг идэх гэжсэн хүнийг зүгээр залбираад тэр зүгээр идэгцэн биш үү? Олон хүмүүс бол биднийг одоо басамжилж байна. Таны төлөө залбирч үгүй. Бурхан таныг илгээж өгч чадна гэж хэлэхэд олон хүмүүс бидний өдөөс инээ. Бидний гомдож байна. Гэхдээ тэр хүмүүс нэг зүйлийг ойлгох. Тэрний юу гэвэл агуу эзэн Бурхан. Итгэсэн ч бай, итгэвч бай. Хэн Бурхан илгэрлийг өгч байна. Агуу эзэн Бурхан бидний бүтээхдээ бидний бие өөрөө илгээж сэлдэж засч байлаа бүтээсэн гэдгийг ойлгох. Бурхан бидний одоо би өөрөө итгэхээс гадна бид үүнийг итгэхээс итгэхээр итгэж байгаас нь хүсдэг. Энэ бид итгэж ярьдаг бол Бурхан хөлөө аваад асууж үзэж байна. Зэмрөө үгүй зовлон бишээд байгаа хүмүүс сайдаж тэр хүмүүс зүгүүлж байна. Ингэснээр бид бүхэн маш их хийж байна. Ингэснээр бид бүхэн бас их